Хай, амралтын өдөр. Үе энэ гутлыг яах вэ? Ийм амир болсон. Энийг нөгөө гутал цэвэрлэгчээр арчижий гэж бодоод тэр нь болохоор нөгөө үзүүртэй поролонтой тэгээд шингэнтэй гутал цэвэрлэгч байдэн шүү дээ. Тэрнгээр юм болгоо хайцсан. Тэгээд норчхоор нь за хатаа зүгээр болж байгаа байх гэж бодсон чинь энэ чигээрээ өнгөн үлдсэн. Яа гэм бэлээ? Нийгмээс нь тэр чигт нь арчаад жиг дүнхтэй болгочт юм билүү? Аль эсвэл гуталчиндаа авчиад өгчүүл айгуул яг өнгийн үржлээ хийчнаа. Ваа дарилахгүй юм шиг үлээ. Бүр ингэ нөгөө илэглүү нэвчсэн болохоор мэдгүй би энэ үнд уг амар дуртай байсан. Тавчиг шиг ард энэ өсгийн хэсгээрээ онгорхойж гисэн. Ерөөсөө дааруулдаг байхгүй юу? Болгон шүүп шиг. Нөгөө хорс хөөхнүүд амар урт болгон шүүп өмсөнгүүтээ доогоороо нөгөө төвлөлтэй гүгээд идэв шүү дээ. Тэг чи хөлчин даард хүмүүнгүүд юу яриадан шүүп өмссөн юм чинь гээд. Тэрнийхээ элчин одоо хөл рүү нь яваад дааруулдаг юм шиг баа. Энэ гутал яг тэгдэг байхгүй юу? Урдаа юм дулаахан болохоор өсгийн хэсгээр ерөөсөө ингэ ил гарсан ч гэсэн daardаггүй. Би гутлаа гэхдээ ингэж гачин болгож байгаа тохиолдол анхных бишээ. Өмнө нь зөндөө тэгчихсэн. Нэг буруу өнгөтэй, хурц тод өнгөтэй гутлын юм тоос өнгөлөгчөөр ингээд арсан гутлын амтраа цэвэрлээд өнгийг нөрчилчихсэн. Нэг цайвар гутлаа, түрээтэй гутлаа бараан бор өнгөтэй болтолно. Шал буруу юм түрхэж аяа тэгээ тэр чигтээ өмсөд. Хүмүүс шинэ гутал авсан юм уу гээд. Гэхдээ миний ер нь түрээтэй гутлнууд амар инээдтэй. Ер нь миний шилб айгүй бүдүүн байхгүй юу? Одоо яг таргалцсан болохоор бүдүүн бах наргагүй. Гэхдээ өмнө нь туранхай байхдаа ч гэсэн яг биеийн пропорцтой харьцуулбал миний хөлний шилб яалтчгүй бүдүүн. Яалтчгүй тэгээд ах дүүгээ хамаатан саднаа дагдаг бол ер нь жоохон дагсан юм бол байдаг бах. Туранхай байхдаа хүртэл миний шилб ер нь айгүй том байсан. Тэрэндээ нэг дургуйч бишээ, дуртай ч биш, нэг чухал биш ш тэр чи. Шилб бүдүүн гэдэг өөртөө дургуй ах ч мангар штт. Гэтэ яалтчгүй түрээтэй гутал өмсөх энэ төр болохоор жоохон тэгээд идэв. Тэгээд намайг бүр баг байхаас цэцэрлэгтэй хаас эхлээл угаасаа юм бүдүүн шилбтэйсэн болохоор тэгээд аав ер нь ингээд түрээтэй гутал авч өөх болгонда за дэлгүүрээс аваад гэртээ аваачаад дотор нэм нэг янз бүрийн юм чихэл яг шилбнийхэн хэсэгт нь гэсэн үг шүү дээ. Ундааны сав, варины шил юу гэдгийг хамгийн өмнө чихээд хажуугаар нь халбах сэрээ чигжээд одоо шилбийн л томруулах гэдэг байгаа ухаанаа. Тэгээд гадуур нь нэг жоохон нойтон шалны альчуураар зөөллөөд мэдхгүй тэгээд парны доор 2 хонолдог байсан. Тэгээд арай томроод ингээд шилб хэсэг нь томорч штэ. Тэгээд сунгаад өмсдөг байсан. Ер нь хизээний л жоохон төрөтэй гутал өмсөхтэй асуудалтай. Гэхдээ сүүлийн жилүүдэд бол асуудалгүй. Над чиг нөгөө том шилбтэй хүмүүст тусгаалan зориулсан нөгөө арт хэсгээрээ ирзэнтэй төрөтэй гутлнууд гарсан байхгүй. Тэгээд тэрийг өмсдөг болсон. Нөгөө бакалавр сурдаг байхдаа яг тэр үед ийм гуй хүртэл өвдөг давсан урттай өсгийтэй ийм ганган гутлнууд модонд харсан байхгүй юу. Тэгэд би бүр амар их өмсгөх хүсдэг гэсэн. За угаасаа Бээжинд сурч байсан болохоор тэр гутлыг угаасаа за ёстой Бээжингээс олчих байлгүй гэж бодоод. Ихэнх нь болохоор яг шилбэн дээр очивол тийшээ сунахгүй байгаа юм чинь. Тэгэд яг ийм зөөлөн илгэн материалтай нэг тийм уртыг арайч өгөж олсон. Тэгэд ингээд дээш нь татаад ингээ өмсөд гуй хүртлөө хүргээд ингээ харсан чи яа үнэхээр энэ тэнэг за энэ гутал байх ёстой шүү дээ тэр чинь бас. Тэгсэн чи надад одоо зүгээр юм тэрко шиг болцсон. Тэгээд тэр гутлыг өмсч чадаагүй дээ. Одоо ч гэсэн харамстай ингэж үү. Манай нөхөр тэгсэн чи яг эсрэгээрээ за шилб хэсэг нь амар нарийнхан. Бараг миний гарын шуум уу хэсэг шиг за. Бүр үнэхээр нарийнхан галууны хөл шиг. Би бүр анхаарчаад ёо бурхан минь. Миний хөлний бараг тал үштэй гэж боддог байсан. Бүр амар нарийнхан болохоор нь. Тийм болохоор ямар ч гутал өмссөн. Ер нь түрээтэй гутлын энэ төр бол амар асуудалгүй. Бараг ингээ хөлн ингээ гутлын дотор холгиноод идэг. Нөгөө бит хоёр нэг Монголд ажилладаг байхдаа үйлдвэрт ажилладаг гэсэн аахгүй. Тэгээд өвөл ажлын норм аюулгүй гутал тарааж өгдөг. Тэгээд тэр нь болохоор түрээтэй бакал шиг гутлахгүй юу? Тэгэд минийх болохоор яг ингээд угаасаа бүдүүн шилбэтэй болохоор яг ингээд таарад яг л пад гэл орчтیں۔ Нөхрийг болохоор ингээд зузаан өмд нормынхаа өмд энтрийг чихээд ингээд тэр шилбнийхэн дээд хэсгээр ингээд амар их зайтай байдаг. За одоо баг
Аяган цавх хийсэн юм шиг ёо. Би тэгж шаалдаг байсан. Гэхдээ нөхөр бол мэдээж нормал. Ядаж нормалд илүү ойртон. Би бол хитэрсэн утга. Ер нь бит хоёрыг ингээ хараад байхад нэгэнд нь илүүцсэн юм нөгөөдгөнд нь яг ингээд жоохон дутуу идэх ч юм уу. Яг л биний нөхдөг гэдэг шиг би нөхрийгөө эко хүн гэж хэлдэг. Ер нь хэрэглэнч тэр нээ хийх биш. Тэгэл юмд ер нь байгаа нь ер нь яг хүмүүсийг эко бус гэж хуваавал би эко бусд нь орч магадгүй. Нөхөр бол яаж ч утсан эко хүн. Дэлхийн 8 тэрбум хүн бүгдээрээ нөхөр шиг эко хүмүүс байсан бол дэлхийн ер нь бүр илүү ногоон, бүр илүү аюулгүй. Илүү нэг тийм цэвэрхэн байх байсан баха. За гэхдээ зүгээрээ өөрийгөө мэдчихэл байгаа юм чинь тэгээд аль болох шунлаа дараад хэрэглээний минималист шинжинд ороход тэгээд тэнцвэртэй болчих байлгүй дээ. Гэхдээ ер нь одоо ингээд сүүлийн жилүүдэд хятадд ингээд хүргэлтийн үйлчилгээ, онлайн худалдаа энэ төр маясан хөгжснөөс болоод за хэрэглээний илүүдэл бол амар их гардаг. Одоо жишээ нь манай фитнес охин би нөгөө хэлсэн байхгүй юу? Манайх сайн нүгээд бие тогшлын хяналтах гэж бараг 7 хоног юм болсон шүү дээ тэгсэн. Тэгсэн чинь тэр охин бас 2 жилийн өмнө нүсэн гэж байгаа байхгүй юу? Тэгээ тэр охин болохоор одоохондоо гэр бүл зохиогоогүй ганц бие охин байхгүй юу? Тэгчээд 2 жилийн өмнө би бас нүүсэн. Тэгэд баахан хайрцаг юмнууд яг нөгөө нүүлэгдэг компаниар юмнуудаа шинэ байр руугаа оруулсан юм байл та. Тэгсэн чинь нөгөө хайрцагнуудын задлж ингэж хийж өгдөггүй. Тэгээд баахан хайрцагтай юмнууд шинэ байранд нь оруулаад тавьцсан. Тэгээд надад одоо 2 том хайрцаг энэ 2 жилийн турш ганц ч удаа задлаагүй. Тийм 2 хайрцаг байгаа. Тэгээд би одоо хүртэл задлааг байгаа гэдэг чиг байхгүй. Би тэгээд яана дотор нь тэгээд чухал юмнууд байвал чи тэгээд яах юм гэдэнгүүт. Үгүй яах вэ? Дахиад шинээр авчихгүй юу? Тим юмыг хайгаал тэр хайрцгийг ухаж ийснээс зүгээр шинээр захиал авчдаг гэдэг чиг байхгүй юу? Тэгээ бодохоор яалтчгүй тийм байх боломжтой. Нэг ах 4 үнэтэй биш. Тийм нэг хямд бараанууд үнэхээр их байдаг болохоор тэгээд яалтчгүй тийм хэрэглээний бүтээгдэхүүний илүүдэл бол маш их үүсдэг. Тэгээд бас манай нөгөө одоо өмнөх байр гэхүү. За ямар ч ихсэн бичлэг хийдэггүй байх үеийн амьдарчсэн байрны нэг эмэгтэй байдаг байхгүй юу? Хүүхдүүдээ гэр гэртээ оруулж тоглуулдаг болохоор хаяа гайгүй дотн нэдийн. Тэгээ тэр болохоор яг тэр үед онлайн худалдаа авалтанд донтцсон за. Өдөрт 2000 орчим юан сая төгрөгөөр худалдаа авалт хийдэг. Тэднэрд нь тэгээд байхгүй байсан ч нэг тийм хэрэгцээтэй зүйлүүд биш. Яагаад гэвэл тэднийд орохоор баахан хүргэлтийн юм хайрцагтай бүр нэг өрөөр нь дүүрэн за. Тэгчээ тэргээ задалтагчгүй. Хаяа нэг арай жоохон чухал юм захиалахаараа тэр хайрцагнууд дундаасаа за аль нь вэ гэл бөөн хайгаал үйдэг за. Тэгэл байлгаад идэг. Тэгэд өөрийгөө болохоор мэддэг би энэ үнд донтоод байна. Өдөрт дор хаяж 2000 юанаар худалдаа авалт хийгээд байна гэд хийгээд идэг. Тэгсэр нэг тэгэл аваад идэг гэсэн шүү дээ. За нөхөр энэ угаалгын машины доор тавьдаг дэвсгэр авчиж. Ихэд хоны өмнө нөгөө нэг бомбоддаг хүл хийсэн чинь бас хөдлөл байсан. Одоо энэ дэвсгэр бол үнэхээр сайн яг хөдлөгдгөө барьдیں۔ За бай бай.